Монгол улсад мал эмнэлгийн шинжилгээ ухааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг нийт малын эмч нартай баярын мэнд хүргэе. За миний бие 1985 онд хөдөө аж ахуйн техник комит төгсөөд төрлөх нутаг 3 загал суманда ажлынхаа гарааг эхэлсэн. Одоо 38 дахь жилдээ ажиллаж байна. За намайг очиход сум нэгдлийн дараагаар тогооч эмч маань мал эмнэлгийн салбарын эрхлэгч эмчээр Балжин яам эмч, баригадын эмчээр Цэрэн ханд эмч, эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр Дашцав, аптекийн эрхлэгчээр Няма эмч нар маань ажиллаж байсан. Баригадын эмч, эмчилгээ цэгийн эмчийг үл хийж байсан. Баригадын эмчийг хийж байхдаа малчин суйруудаараа сард 1-2 удаа тогтмол явж мал эмнэлгийн тарилга туулгалт боловсруулалт зэрэг нэгдсэн арга хэмжээг төлөвлөгөөний дагуу графикийнхаа дагуу хийж гүйцэтгэж байсан. За эмчилгээ тэжээлийн цэгээр эмчээр ажиллаж байхдаа суйруудаас өвчтөе малаа сард 1 удаа цуглуулж эмчилгээ тэжээлийн цэг дээрээ авчраад эмчилгээ сувилгаа хийдэг байсан. Тэгээ одоо өдөр бүр үзлэг хийж өвчний түүх бичиж тэмдэглэдэг байсан. За 1997 онд мал эмнэлэг маань төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болсон. Улсын үйлдвэрийн газар болоход цоч нэртэй улсын үйлдвэрийн газрыг байгуулж ажиллаж байлаа. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ажиллаж байсан. За 1999 онд төрийн өмчийн тогтоолоор мал эмнэлэг хувьчлагдаж дуудлага худалдаанд орж би одоо мал эмнэлгээ хувьчилж авсан. За тэгээд элбэг дүүрэн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл мал эмнэлэг байгуулж ажилласан. За мал эмнэлгээ хувьчилж аваад тулгамдсан асуудлууд бас гарч ирсэн. Машин тэрэг унааны асуудал жоохон хүнд байсан. Цэрэн ханд эмчтэйгээ морин тэрэгэн дээрээ эм таяагаа ачаад хүүхэд маань жоохон байсан. Хүүхдээ аваад ингээд суйруудаар явдаг байлаа бид хоёр. Цэрэн ханд эмч маань бас ажилд маш их идэх санаачлахтай, ер нь их ирэмгий, ер нь их шудрах тийм хүн ажилласан хүн байдаг. Одоо хүртэл бид хоёр хамт ажиллаж байна. За угаалгын төрөл бид нар морин тэрэгтэйгээ явдаг байсан. Эм тариагаа ачаад очиход бол багийн дарга малчтай цуглуулчихсан байнаа цэвэрлээд усаа хийцсэн гээ очиход яг угаалга хийхэд бэлэн байдаг байлаа. Одоо би Аршант багийн 80 өрхийн 45 мянга гаруй малд мал эмнэлгийн үйлчилгээ хийж байна. Ажлын байртай, машинтай, мотоциклтай үйл ажиллагаа явуулдаг. За мэргэжил бүхэн сайхан, малын эмчийн мэргэжил бүр сайхан. За альва зүйлд үнэн сэтгэлээсээ хандвал ажил үйлс бүтэмжтэй заяа буян тэгш байдаг юм аа. Манайд ч 2001 онд нэг бом өвчин гарсан. Тэрнээс хойш өвчин гарахгүй байж 2010 онд шүлгийн өвчин гарсан байгаа. Тэгээд одоо бол өвчнөр 50 байна. Ямар ч халдварт өвчин гараагүй. Бид нар сая өвхийн айлс тавруудынхаа вакциныг тарьчаад одоо шүлгийнхээ вакцинд гарахад бэлэн болоод байж байна. Анх манайха нэгдэл гэж байхад 30 жил нэгдэл байхад 50 мянган малтай байсан. Өмч хувьчлаар 17 мянган малтай болсон. Одоо бол 200 гаруй мянган малтай боллоо. Энд бол манай малын эмч нарын маань малын эмч нарын маань одоо амжилт бас дүүрэн байдаг шүү. Энийг хэлэхэд бас бахархалтай байна. За мал эмнэлгийн салбарын намтар түүхийг бүтээлцэж хүн төрөлхтний хүнсний эрүүл мэндийн манаанд хүчин зүтгэж байгаа нийт эмч нартаа дахин баяр хүргэж эрүүл энх эрхэм сайхан бүхнийг хүсэн өрөөё.